Тэгэхээр үзэгчтэй үргэлжлүүлээд бид Art Securities үнэт цаасны компани хөрөнгө оруулалтын зөвлөх лавг сүрэнтэй хөрөнгийн зах зээлд болж байгаа хөдөлгөөнүүдийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцуулна. Тэгэхээр Ираны дайн эхэлснээс хойш хөрөнгийн зах зээл дээр нэлээдгүй хүчтэй савлгаа орж ирж байгаа. Тэгээд Америк нэгдсэн улс бол ер нь Азийн зах зээл дээр ямар хөдөлгөөн гарч ирж байгаа вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Өглөөний мэнд лавга. За өглөөний мэнд. Тэгэхээр хөрөнгө оруулагчид болон арилжаачдын гол анхаарлаа хандуулж байгаа сэдэв бол яг л ойрхон оронд дөрөнж байгаа үйл явдал бол сүүлийн 2-7 хоногийн туршид байна шүү дээ. Тэгэхээр Америк нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл ер нь яг Ираны дайн эхэлснээс хойш бараг энэ 2-7 хоногийн хугацаанд ер нь ямар реакц хөдөлгөөнүүдийг үзүүлж байна? За Америк болон Израиль тэгээд Ираны ойрхон орондын асуудал нэлээд ширүүн нөхцөл байдалтай байгаа. 2 сарын 28-наас хойш дайны нөхцөл байдалтай шүү дээ. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн хувьд бол маш өндөр савлгаатай, ер нь бол маш өндөр рисктэй буюу эрсдэлтэй зах зээл дээр явж байна. За жишээлбэл 2 сарын 28-наас хойш хамгийн өндөр өсөлт үзүүлсэн зүйл гэвэл одоо газрын тос шүү дээ. Газрын тос бараг 30% өсөлт үзүүллээ. За бараг нэгдүгээр өдөр бол бас 60% өсөлтийг бол үзүүлсэн шүү дээ дангаараа. Тэгээд яг хуу сая 2 өдрийн өмнө Дональд Трамп бол мэдэгдлээсэн те. Ер нь бол дайныг бол богино хугацаанд бол зогсооно гэдэг мэдэгдлээс хойш бол газрын тос бол унаад одоогийн байдлаар бол нэмэх 30% өсөлтийг бол үзүүлсэн байдалтай явж байна. За харин биткойны хувьд бол крипто зах зээлийн хувьд бол харьцангуй уналттай явж байгаад сая Дональд Трампын мэдэгдлээс хойш бол биткойн бол нэмэх 5.9% өсөлтийг бол үзүүлж байна. За харин Nasdaq болон одоо S&P 500 индексийн хувьд бол одоо бараг 0.1%. Ер нь бол яг дай ихснээс хойш айхтар өсөөчгүй, айхтар унаачгүй ер нь бол доктортой байдалтай байсан. За харин 2 өдрийн өмнө бол нөхцөл байдал хүнд байхад бол маш хүчтэй одоо нэгдүгээр өдөр бол фри маркет бол маш хүчтэй уналттай эхэлж исэн бол одоо GAFA нөхөд өсөлттэй хаагцсан байдалтай явж байна. Өнөөдрийн байдлаар ч гэсэн байдал өсөлттэй явж байна. За харин акт болон мөнгөний хувьд бол ерөнхийдөө бол уг нь бол дайны нөхцөл байдалд бол өсөх ёстой тийм геополитикийн нөхцөл байдал байвал алт мөнгө бол хамгийн сайн өсөх ёстой бас таварын зах зээлийн нэг бүтээгдэхүүн шүү дээ. Гэхдээ одоо газрын тосны өсөлт өөрөө маш хүчтэй өсөлт явагдаж байгаа учраас одоо нэг инфляц гэдэг зүйл буюу CPI гэдэг байгаа шүү дээ. Инфляцийг бол өдөөж одоо өсгөх тийм одоо суурийг тавьсан байгаа даа. Ийм үүднээс одоо долларын ханшийн сулралаас үүдэж одоо алт мөнгө бол эсрэгээр одоо уналт явлаа шүү дээ тийм. Одоо инфляцийн айдсаас үүдсэн тийм одоо зүйлээс болоод алт мөнгө бол унсан байгаа даа. За харин одоо зах зээлтэй баг одоо уялдаа нь бол баг зэрэг хөдлөд нь шүү дээ. Одоо зах зээл S&P 500, Nasdaq өслөө гэхэд одоо баг алт мөнгө дагаж өсөж гин. За харин биткойн крипто зах зээл ч гэсэн дагаж өсөж гин. Унлаа гэвэл бас муу адилхан дагаж унж гин. Харин эсрэг хөдөлгөөн нь бол газрын тосон дээр л явагдаж шүү дээ тийм. Тэгэхээр газрын тос гэдэг зүйл өөрөө өсөж гинэ гэдэг бол хөрөнгийн зах зээл дээр бол одоо инфляцийг бол өдөөх тийм гол хүчин зүйлийн нэг юм аа. Тийм учраас инфляцийг аль болох бага байлгахын тулд газрын тос одоо ойрхон орондын асуудал одоо багасч дайн бодоо зогсчиж газрын тос эргэж унаад хөрөнгийн зах зээл болон одоо крипто зах зээл одоо өсөх ёстой тийм суурийг бол тавиад байна. За дээрэс нь бас нэг ажиглах ёстой юм гэвэл өнөөдөр бол CPI буюу инфляцийн бас дата гарна шүү дээ тий 2 сарын инфляцид гарна. Энэхүү инфляцийг бас хөрөнгө оруулагч нар бол ажиглаж байна. За гэхдээ одоо газрын тосны шок бол бараг 3 сарын дараагийн сарын CPI дээр бол нөлөөлөх байх. Гэхдээ яг уу газрын тос эргээд буцаад унуул бол нэг айхтар шок бол үзүүлэхгүй байхаа гэж харж байна. Би нэг зүйлсийн нэг зах зээлийн талаар бас илүү бага зэргийн тайлбар авах ёстой болов уу гэж бодож байна. За мэдээж хөрөнгө оруулагч нар ийм өндөр эрсдэлтэй байгаа үед одоо мөнгө юм уу алтыг бол өөрсдийнхөө эрсдэл хадгалах хэрэгслээ болгож сонгодог. Харин энэ нөхцөлд бол алтан дээр бас бүх цаг үеийн дээд ханшаа эвдсэн тохиолдол бол ажиглагдсангүй тий. Тэгэхээр ер нь бондын зах зээл дээр бас ямар хөдөлгөөн ажиглагдаж байна эсрэгээр. За одоо би энэ дээрээс харж ин л та одоо Америкийн одоо засгийн газрын 20 жилийн хугацаатай бондын ханш байгаа. За дайн эхэлснээс хойш буюу одоо ойрхон орондын яг Америк одоо Израиль, Ираны энэ дайн одоо үргэлжилж байгаа нөхцөлд бол TLT гэдэг одоо юу байдаг? Америкийн 20 жилийн хугацаатай засгийн газрын бонд байдаг. TLT гэдэг нь одоо нөгөө ETF гэж байдаг шүү дээ. Бидний хамгийн сайн мэддэг ETF Exchange Traded Fund гэдэг сангийн
одоо нэг хувьцаагаар бол арилж ялагддаг. Энэхүү ETF-ийн анш бол хас 2.8% уналттай байна. Тэгэхээр ер нь бол хөрөнгөний зах зээлтэйгээ бас адил уналт төсөлт нь бол адилхан явагдаж байна. Тэгэхээр дайн үргэлжилж байна гэдэг бол засгийн газрын бондын хувьд бол айх төсөлт үзүүлэхгүй баг зэрэг уналттай байдалтай байна. Тэгэхээр магадгүй яг дайны байдал одоо сулраад одоо зогсон байдалд орвол засгийн газрын бонд бол өсөх боломжтой гэж харж байна шүү дээ. Би төгсгөлд нь товчхон асуухад Азийн зах зээл дээр бас нэлээдгүй хүчтэй савлгаануудыг бас бид нар харж байна шүү дээ. Ялангуяа Солонгосын Kospi индексийг бас бид нар дурдж болох бах те. Тэгэхээр ер нь Азийн зах зээл орогт орондод үүсэж байгаа нөхцөл байдал хоёр ер нь яаж холбогдож байгаа вэ? Одоо бид нар чинь бол яг одоо энэ глобал буюу дэлхийн зах зээл гэдэг чинь хоорондоо маш уялдаатай хөдөлж байна. Одоо та хэд мэдж байгаа. Манай хөрөнгө оруулагч нар ч мэдж байгаа. Одоо Америкийн хөрөнгөний зах зээл өслөө гэхэд одоо Азийн зах зээл мөн дагж өсдөг ч юм уу те. За яг Азийн зах зээлийн нэг ялгаа нь гэвэл одоо манай Монголын цагтаа яг ижил явж штэ. Өглөө бол Монголын цагтаа яг өглөөний зах зээл нь бол ихэж төрүүлж хөдөлдөг гэсэн үг те. За тэгээд оройн нь бол Америкийн, Европын хөрөнгөний зах зээлийн ханш нэгддэг. За тэгэхээр ялангуяа Солонгосын зах зээл бол маш өндөр өсөлттэй те. Өсөлттэй явж байгаад сая одоо Израиль, Ираны дайн, Америкийн дайн хилэнгүүт эсрэгээр одоо маш хүчтэй савлгаатай уналт бол үзүүлж байна. Тэгэхээр зах зээлийн хувьд бол одоо Америкийн хөрөнгөний зах зээл өслөө гэхэд Азийн зах зээл бүр илүү хүчтэй өсөд унлаа гэвэл бүр хүчтэй уналт бол үзүүлдэг байдалтай харагдаж байна. Тэгэхээр Азийн зах зээлийн хувьд бол яг арилжаач нарт бол нэлээд бас сонирхолтой байж магадгүй. Харин хөрөнгө оруулагч нарт маш жоохон эрсдэлтэй харагдаж байна те. Өндөр одоо аншийн савлгаа байна гэдэг бол маш өндөр эрсдэл бол харагдаж байна. За мөн Америкийн зах зээл ч гэсэн ялгаа авахгүй ийм асуудал геополитикийн нөхцөл байдал хүнд үед ч гэсэн одоо хөрөнгө оруулахад жоохон асуудалтай те. Илүү одоо эрсдэл багтай хөрөнгө оруулалт руу төлбөр хөрөнгө оруулалт хийвэл арай боломжийн бол харагдаж байна. За харин Трампын хэрвээ одоо нэг улс төрчнэрийн одоо мэдэгдэл гэдэг чинь бас жоохон барьцгүй шүү дээ. Трамп бол жишээ нь ингээд дайныг бол одоо удахгүй зогсооно гэхэд одоо хөрөнгөний зах зээл яг дагаж хөдөлж штэ тий. Одоо X одоо сошиал медиа дээр 50 одоо хөрөнгөний зах зээл маш өндөр өсөлт үзүүлээд за дайн сунжраал явал хөрөнгөний зах зээл маш хүчтэй унаал тий. Тэгэхээр одоо сошиал бас зүйлүүдийг Трампын мэдэгдлийг бол дийлэх одоо хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтын банкуд бол маш сайн ажиглаж байна. Тэгэхээр энэхүү мэдэгдлийг бол маш сайн харж иж бас хөрөнгө оруулалтаа төлбөр хийвэл зүгээр. Тэгэхээр яг хуу дайн зогсохгүй байлаа гэхэд бид нар одоо нэг газрын төс рүү ордог ч юм уу, алт мөнгө рүү ордог ч юм уу те. Иймэрхүү хөрөнгө оруулалт хийвэл илүү зохистой байх. Харин одоо Трампын хэрвээ үг үнэн бол дайн хэрвээ энэ 7 хоног зогсчул эсвэл дараа 7 хоног зогсчул бид нар одоо технологийн салбар руу орвол маш зүг байна. Ялангуяа AI буюу те хиймэл оюун ухааны салбар бол маш нэлээд бас сая он гарснаас хойш унлаа штэ. Одоо биний энэ датан дээр харахад бол том 7 компани байгаа штэ те. Бидний мэддэг Google, Amazon, Apple, Microsoft, Meta гэдэг. Эдгээр компаниуд бол он гарснаас хойш бүгд уналттай байгаад байгаа. За харин 2025 онд бол эсрэгээр маш хүчтэй өссөн. За ялангуяа Google AI одоо технологийн хэмжээнд бол бүр 50-аас дээш өсөлтийг үзүүлсэн бол он гарснаас хойш эдгээр хэмжээнүүд маш хүчтэй уналт үзүүллээ. Ялангуяа Amazon, Microsoft, Meta зэрэг компаниуд бол бүр илүү унчлаа шүү дээ 2026 онд. Тэгэхээр хэрвээ дайн зогсчвол бид нар эдгээр одоо маш сайн одоо чанартай компаниудын хөвцөөг бол багаар одоо өртгөө дундчлаад dollar cost average хийгээд аль болох хөрөнгө оруулалт хийвэл зүгээр. За харин дайн хөргөлжтэй байвал бид нар энэ 7 компани биш эсрэгээр одоо газрын төс рүү ч ордог ч юм уу те. За алт мөнгө рүү бол баг зэрэг хөрөнгө оруулдаг ч юм уу. За харин дотоодын бас зарим нэг хөрөнгө оруулалтын одоо бондын зах зээл рүүгээ төлхөө хөрөнгө оруулдаг ч юм уу. Аль болох эрсдэл багтай хөрөнгө оруулалт хийвэл илүү зөв зохистой гэж одоо шинжээчийн зүгээс л харж байна те. Тийм байна. Тэгэхээр маш товчхон бөгөөд бас өндөр агуулгатай мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Тэгэхээр дараагийн дугаар дээр бас холбогдоод за Аз болон хөрөнгөний зах зээлтэй холбоотой чухал мэдээллүүдийг хүргэнэ гэдэгт л итгэлтэй. Энэ холбогдсонд баярлалаа лавга. За баярлалаа. За.